Монголчуудын Эмдэл радио 88-ны урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радион 3 дугаар студиэс сонсдог урлаг нэвтрүүлэг маань урлагийг мэдрий гэсэн урайтаагаар шууд төрдөг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 13-ны пүрэв гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг үндэсний урлагийн булангаараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар гам болдын ангараг айлж байна. За өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн хамтраалагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах сураатаагаар 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис за мөн ар жанчуулангийн анхны ундрагаас авсан аршаан хандгаатай жанчуулан хамтраа айлж байна. Баярлалаа. За үндэсний урлагийн булангаараа Анжгаатай ардынхаа сайхан дуунуудыг богино уртын дуу за тэгээд одоо нэрт цуут хөгжмийн зохиолч уран бүтээлч зураач тийм ээ за үндэсний гэж бахархдаг одоо хүн бүрийн талаар уран бүтээл болгоны талаар хүргэхийг хичээдэг за тэгээд бас нэг гоё зүйлийг дуртахад 2 сарын 6-ны өдөр явсан одоо сонсдог урлаг нэвтрүүлгээрээ хөгжмийн зохиолч Чинзэргийн одоо бүтээлүүдийг танилцуулаад бид төр ч одоо намрын дурсамжийг оргиороо дуулж өгцгөөгөө тийм ээ. Тэгээд энэ нэвтрүүлгийг маань одоо хөгжмийн зохиолчийн маань ихнэр сонсоо тэгээд манай радио дээр ирээд за манай зохиолч болон хоёр хөтлөгч талархал илэрхийлээд хөгжмийн зохиолчийн маань одоо номыг бэлгэлсэн ийм гоё үйл явдлаас болсон тий. Тэгээд бас ажиллаараа бахархаж огшчл суулаа. За тэгээд одоо бүгдээрээ хамтдаа эхнийхээ уран бүтээлийг хүлээн авч сонсоод тэгээд за хиний талаар юуны талаар ярих гэж байгаагаа хүргээ. За одоо бид бүхний хамгийн эхлээд сонсож байгаа дуу маань болохоор зэрэг анхны алхам гэдэг киноны хунгийн дуу. Хоровоо өртөнс очим гэдгийг Гонжигуур ургаж гүйтэй Холын тэртэг шуудаарла Ангон насны хосгүй учраа Харин дэдэ чамда тасна Тумендери хасатанда Торсон нутаги уян хонногошна Унен бахата андрахтаханда Торсон сетеди уя чангарана За тэгээд манай Анжгаа маань 7 бүрийн 5 гараг болгонд хөгжимтүүд нэвтрүүлгээрээ Монгол киноныхаа дуу хөгжмийг танилцуулдаг. Тэгээд манайхан санаж байгаа л одоо нэлээд олон удаагийн давтамжтайгаар агуу мөрд орж гэж одоо ярьжсэнийг санаж байгаа байх. Тэгэхээр өнөөдөр 20 дугаар зууны одоо манлай хөгжмийн зохиолч ардын жүжигчин Лувсан Жамбын мөрд орж юм тийм ээ. Одоо уран бүтээлүүдийг сонсож үүх түүхтэй танилцах нэ. Үнэхээр таатай байна. За тэрээр 1919 онд Богдхан уулын өвөрт ядуу малч Лувсан Жамбын гэрт төржээ. За зарим хүний ярьснаар мөрд орж байгаа ихэд итгээд мэндэлсэн гэж бичсэн байлээ. Тэгэхэд ингээл орхицсон. Тэгээ би ингээл бас бодлоо. Тэр үед ч одоо ингээл арга мараг төрж мөрдөгөөс юм чинь буруу байрлалтай гэж ярьдаг штэ тий. Байсан юм болов яасан юм бол ч гэдэг юм уу их юм ботсон. Ингээл орхицсон байлээ. За тэгээд хөгжмийн зохиолчийн амьдрал багаасаа хагцал гунигийн зовлон амсан байлээ. 3 настай байхад нь эцэг эх хоёр нь хоёулаа нас бараад тэгээд төрсөн их чигээ ижи хэмээн дуудаж өссөн юм байна. За тэгээд тэр жилд нас ядчил нүүн хятадын их зэрэг хүрээнд ирсэн ийм үүмэн цаг үе байсан. За тэгээд энэ түүхийг бол хүмүүс маш сайн мэддэг байх. Гэхдээ үнэхээр сонирхолтой амьдралтай 3 настайд нь богдын ордонд өрчлөн аваад ихтэйг нь дондод дулам түүний ээж
далайн ээж нар өсгөн хүмүүжүүлсэн байдаг. За яг одоо манай найруулагч бүх бах домдог дулам хатантаа ингээд мөр дөрвчхаа ингээд хамт зэрэгцээ суудсан. Айгүй хөрх хүүхдээсэн бэлээ. Зураг нь харуулах бах. За богдын ордонд үрчлэх хүүхдүүдийг ноёдын гэрээс эсвэл ядуу тарчиг амьдралтай тэ нөө хүрдэн дээр хүүхд тавьдаг байсан шүү дээ. За тийм хүүхдүүдээс сонгодог байсан юм байна. За тэгээд мөр дөрвчхаа Монголын хааны ордонд 5 нас хүртлээр амьдраад за тэгээд юу яат юм бэлээ. 2924 он хөр хүүхдээсэн байгаа. Ямар шиг өснөсөө гоцоод харин тийм 1924 онд 8 дугаар богдож авсан даан бутагтыг одоо таалал төгснөөр энэ одоо богдын ордонд өсгөж хүмүүжүүлжсэн хүүхдүүдийг 9 эрдний бэлэгтээ ингээд гэрт нь буцаасан юм байна. За ингээд гэртээ буцаж ирээд хийдэд шавлаад 10 нас гартлаа ном үтсэн. За тэгээд жүдийн номны эхний шадыг цээжлээд тавхтаа эдээгээр шагнуулсан талаараас өөрөө дурсан байт юм байлээ. За гівчиг түүнд бол ламын амьдрал шимтэн дурлахаар одоо санагдсангүй. За өөрийнх нь нэг ийм дурсамж байдаг. Их хүрээнэ лам болж уншлаг нэрийн номын өмнөх жүдийн ном дуусгасан юм билээ. 14 наснда нийслэл хүрээний баг сургуульд орж улмаар санхүүгийн нэгтлэн бодлогын 6 сарын сургууль дүүргээд за тэгээд төрсөн ихч одоо нөгөө цэвэг жоо гэж хүн нь болохоор шанцчан. За ихчийнх нь нөхөр чүлтэн гэдэг хүн болохоор бас тийм дуу хуур дуртай хүн байсан байна. Авгах лувсан иш нь болохоор лимпчин. За дүү давтуулам нь болохоор шантцсан байсан. Тэгэхээр гэр бүлэрээ бүр урлагтай холбогдсон. За эднийхээр оройн цагаар зарим үед гоож нана биш шүү. Гоож ана гэд ийм морин хуурч ирж хуурддаг байсан юм байна. Тэгээд маш олон янзын дуу хуурдаж дуулахт нь ирээдүйн зохиолчийн сэтгэл бол үнэхээр их хөдөлдөг. Явсан хойно ингээд 2 сах бариад ингээд хуурдах дүр үзүүлээд ингээд үзүүлдэг байсан. За тэгээ бас эднийхээр лувсан хуурч гэж хүн ирээд үлгэр хэлж хуурдаг байсан юм байна л да. Алдарт лувсан хуурч байгаа шүү дээ. Одоо нөгөө зураг нь байдаг штэ тий. Хуурч өвгөн гээд тий. За хөгжим урлагт дуртай гэрийнх нь ихэд сонирхож шүнжин одоо яриулахт нь би яаж ийм морин хуурч болох вэ? Яаж ийм хуучирчин болох вэ гэж ерөөсө байнга л ингээл боддог мөрөөддөг ийм хүүхдээсэн. За тухайн үед сэлбийн гүрний тэнд нэг ийм хятад дэлгүүрээсэн гинэ. За ингээ ирээдүйг зохиолч маань нэг өдөр тэр дэлгүүрт ортол нойлын хар утсаар уцлалсан хуучир байсныг нь 6 төгрөгөөр худалдаж аваад тэгээ сургуулийн байранда ирээл ерөөсөө нөгөөдгөө байнга л ингээл оролцож идэг те. За тэгэл болмоор ч юм шиг болмооргүй ч юм шиг санагдаж байгаад шивэх акт ганди мод за хүмүүн төрлөختөн 3-ыг тоглож сурах гэж нилээн ноцолдож за ингэ сурсан гэдэг юм байлаа. За энэ үеэс 2 жилийн дараа бөмбөр ногоон дээр очиж шалгуулснаар алдарт хуурч төдөв гүнгийн хараанд өртсөн гэдэг. За энэ бол түүний багш Үйзэн засгийн хушууны сүүлчийн ноён алдарт хуурч төдөв гүн гэдэг хүн байжээ. За энэ үеийнхэн тухай өөрийнх нь ийм дурсамж байд юм байна. Нэгтлэн бодлогын сургууль төгсөөд Завхан аймагт хуваарлагдсан боловч би явсангүй. Хөдөө явахгүйгээ гэрээхэндээ хэлэлгүйгээр нөгөө муу хуучраа бариад тэр үед бөмбөр ногоон гэж байсан төв театрт очиж шалгууллаа. Тэнд Дүдэв багш, Дорж даваг багш, Эртулан багш нар маань байлаа. Тэд миний хөгжимтгийг сонсоод ерөн сурмаар авьяастай маань. Энэ хүүхдийг дагуулж одоо баахан гүйлгэх хэрэгтэй. Яаж мэдхүү хожим нь юм болж магаад гэж ярилцахыг сонслоо. Тэгээд надад сургууль сайн хийх хэрэгтэй өөрөө л оролдож сурна шүү. Чамд өдөр бүр заагаад байх хүн байхгүй гэлээ. Ингээд би 2 сар гаруй хугацаанд цалин хөлсгүй суралцав. Нэг өдөр Эртулан багш надад гол модон тахир тосон будгаар будсан 4 утастай хуучир өглөө. Энэ хуучрыг олон сар хөрөөдөж олон ч дуу сурсан да. Төдөв багш бол жигтэйхэн сайхан хуучир ярьдаг байсан. Тэдний орж гарахын хооронд би хуурыг нь дуугарч үзэхэд гар хуруу өөрөө хөтлөөд явчих шиг санагддаг байсан юм. Ийм сайхан хөгжим хизээ барих бол гэж бодогддог байлаа гэж ярьжээж. За өөрөө тэгээд бас их махруу хүн байсан байгаа байхгүй юу? Бүр ингээд одоо энэ хүн чинь нот жонч мэдхгүй штэ. Тэгсэн хэрнээ сонсголоороо яг гоо цэвэр мэдрэмжээрээ ингээ хуучраа хөрөөдөөд тэг ингээд багш нарынхаа ингээ гарын хөдөлгөөнийг цээжлээд заяа бүр нотных нь дистараг тогтоож авдаг гэсэн гэхээр яах аргагүй одоо суут хүн байсан байгаа. За бас нэг ийм дурсамж байна.
Би жил гаруй ажиллаад 15 төгрөгийн цалинтай болсон гинэ нөгөө 2 сар нөхөр цалингүй явсан штэ. Дандаа задгаа мөнгөг нь хормоогоо тосч байгаа л ингээд авдаг. Тэгээд урамшиж байна гэж ихтэйхээ улам сайн хөгжмөдөх юмсан гэж бодож байла. Нэг өдөр төдөв багш "За хүү минь айлын жасаанд явна да. Багшийнхаа хууртгыг сайн ажиглаж харж явдаг юм шүү. Ийм л журмаар суран шүү дээ" л гэлээ. Багш маань айлын найранд хуур авч очин нилээд халаад бусад хүмүүстэй наадаж нарийн хооронд би багшийн хуураар хуурддаг байлаа. Энэ сургалтын явцад их зүйл сурснаа гэдэг. Сургалт гэдэг амар хөөргөн заяа. Сургалт яаж яахгүй. Эхлээд өөрөө тоглож үзүүлээ. Одоо би чи тоглолт. Яг үнэ. Энд чинь бол жинхэнэ утгаараа нөгөө нэг шав сургалт шүү дээ тий. Ингээд би 17 нас хүрлээ. Олуулаа нийлэн хөгжимдөөж миний хууртгыг хүмүүс сонирхдог боллоо. Тэгсээр хагаад би 75 төгрөгийн нөгөө 15 төгрөгийн цалинтай байсан чинь одоо 75 төгрөгийн цалин авч хормоо дөрөн цалин авах гэж тайзан дээр гарах хэрэгтэй болсон гэж байгаа. Театрын тайзан дээр төдөв багштай шидэн хуар, дүүнхэр дааламыг хамтран хөгжимддөг. Дортоог багштай төмний их, эртний сайхан 4 цаг дууг дуулж хуурддаг боллоо. Ингэж би төдөв багшийн хатуу чанга, махрун, хумсаа цоортол дардаг аргыг, төвдөн багшийн дэгжин чавхдах, чавцсан дээр гар хурж байгаа нь үл мэдэгдэх аргыг, алтан гэрэл багшийнхаа хилээр уншдаг. Хил нь аялгауг дарж байгаа мэт амьлуулах аргыг ажиглан суралцсан юм аа. Хил гэдэг нь нөгөө нэг хил хамгаалахын хил шүү. Хилний хил биш. Гэтэ би энийг яг юу гэдгийг мэдэхгүй байна. За тэр үед би нот мэддэггүй, сонсголоороо шууд зохиож хөгжимдөх аргыг л мэддэг байсан. Ийм мундаг агуу. Ингээд 17 наснда насаа нэмж цэрэгт мордон цэргээс хөгжмийн уралдаанд шалгарсан юм байна. За. Бүх ард түмний үндэсний хөгжмийн уралдаанд төрүүлж 17 наснда улсын алдарт гавьяат хөгжимчөнд цол хүртсэн. Энэ нь одоогийнхоор бол Монгол улсын гавьяат цогцлолтын цолдоо дүүн штэ. Ордын гавьяат цогцлолт. Тийм. Тэгэхээр энэ том цолыг цэл залуугаараа буюу 17 наснда хүртсэн байгаа аахгүй юу? Цэргээс Мундаг. Их зохиолч Мөр Доржгой нэр анхны гэсэн бүхэнтэй цуг бичигддэг. За Монголын анхны өнгөт кино Алтан өргөөний хөгжмийг 7 хоногт бичиж дууссан гэдэг хуучаараа байдаг. За түрүүн нөгөө нэг Монгол түмний анхны симфоник бас л Мөр Доржгой бичсэн байдаг. Манай анжгаа одоо танилцуулах бах. За дээрэс нь одоо бидний зүрхэн дээрээ гараа тавьж дуулдаг одоо анхны албан ёсны төрийн дуулын хөгжмийг мөн бичсэн гэд анхны гэдэг үг бол Мөр Дорж гэдэг нэртэй заавал хоршдгоо. За ингээд 1956 оны хавар Монголын ард түмэн үндэсний анхны симфоно радиогоор шимтэн сонсож байсан ийм үг төвхтэй ингээд хамтран аялагчид танилцуулаад өргөжлүүлээ. анхны симфоны нэр мөр нь гоё штэ. Миний их орон гэдэг. Яг үнэ. Тийм нэртэй симфони байгаа. За Улаанбаатар хотод 16 цаг 25 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар Аржанчуулангийн анхны ундрагаас авсан аршаан хандгаатай жанчуулан хамтран аярлаж байна. За энэ байгууллага дотроос хандгаатай жанчуулан хамгийн их хэрэгэлдэг хүн нь бол би. Би бол ерөнхийдөө хандгаатай жанчуулан бол ойрхон уугаад байгаа. За ер нь бол ийм л дээ. Бид нар ингээд энэ тэмдгүүл манайх ч их одоо аршаан булгахтай юм. За энэ дотроос бол хүрээнд ойрхон байсан болоод ч тэрүү ер нь монголчууд эртээр үеэсээ энэ олон төрлийн эмгийг илааршуулад байгаа энэ аржанчуулын эмгийн аршааныг мэддэг байсан. Одоогийн эмчт нараас өмнө тэр отчмааран бууд хүртэл уг аршааныг хэрэглэхийг зөвлөдөг. Энийг тойроод хүмүүс зундаа хаа байсан ходоос хурж ирж хагаад уудаг хүртдэг ийм байсан. За ингэж явж хагаад энэ яалтж байхгүй энэ бол эрдэмтэй шидтэй ус юм гэдгийг болоод ингээд ойлгоод байсан боловч бүр сүүлдэлтэй Монгол олон зөвлөлтийн эрдэмтэд 20 дугаар зуунд шинжлэх ухааны үндслэлтэй судлаад за энэхүү ундраг дээр бол түшиглээд анхны бүтээгдэхүүн нэг нь хүртдэг тэгээд эмчилгээ үйлчилгээ явуулдаг совдлыг байгуулж ирсэн байдаг. Тийм. За тэгээд одоо үүнээс хойш төмөн олон маань өргөнөөр хэрэглэж ирсэн энэхүү хангаатай жанжуулан аршааны их ундрагыг бохирдуулахгүй тийм үү? Удаан хугацаанд онгон дагшин байдлаар нь хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх үүднээс 2011 оноос ундрагыг нь бол онцгой хамгаалтанд аваад за хэрэглэгч олонд хүрэх зорилгоор хаанч хизээч хэрэглэхэд хялбар хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатаагаар үйлдвэрлэх болсон ийм үг төвхтэй. Тэгэхээр та өөрийн болон хайртай хүмүүсийн эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний брэндээ дэмжээрэй. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 88 55 37 73 гэдэг утаснаас аваарай. 88 55 37 73 тэгээд хангаатай жанжуулан гэж крилээр бичээд фэйсбүүк руу норох боломжтой. За тэгэлгүй яах вэ? Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Аржанчуулангийн анхны ундрагаас авсан аршаан хангаатай жанжуулан хамтран аярлаж байна. Баярлалаа.
амтшгүй шүү дээ. Дээр маш том хандгааны зурагтай би бол зүгээр ороод яг тэр зургаар нь л хөөгөөл бариад авдаг. За. Сонсдог урлагийн нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үндэсний урлагийн болонгаараа одоо алдарт одоо агва мөрд орж байгаа түүх уран бүтээлийг танилцуулж байна. За мөрд орж байгаа Монголын хөгжмийн салбараас төрсөн 3хан төрийн хошоо шагналтны нэг. За эх орон дуу бичиж анх удаа төрийн дуулыг зохиож 2 дахь шагнуулсан байдаг. За халахын голын дайны үеэр уран бүтээлчдийг авч хилийн шугамд очиж цэргийн тухай түүхтэл одоо нөгөө цэглэхэн модорсон таал үеэр бууж юу гэдүүлээ. За энэ түүхтэл яг үнэ хилийн цэрэг байлдагч суман зэрэг дуу хийсэн нь цэрэг ирсийн урам зоригийг бол бадраасан гэдэг. Сууд хөгжмийн зохиолчийн өөр хөөхөд Ачцээ нар нь мөрд орж санг байгуулан 2019 онд мэндэлснийх нь 100 жилийн ойг нь бол нижээр тэмдэглэсэн ийм бас гоё түүх байна. За 20 дугаар зууны манлай хөгжмийн зохиолч Лувсан Жамбын мөрд орж гай хөхөө намжил жаргал дуурууд за алтан үстэй охин Шадрван Чингүнж хөгжмөд жүжиг 1 за 1 2 3 дугаар 3 4 дугаар симфонууд цогтайж ардын элч морьтойч болоос алтан өргөө зэрэг нэмхийн өмнө хүний аим анхны алхам энэ хүүхнүүдүү зэрэг маш олон киноны хөгжмийг хүчиж дууг нь зохиосон. Тэгэхээр Монгол киноны хөгжимтал дээр бол мөрд орж байгааг бол үнэхээр бараадах хүн ховордоо. Энэ бол үнэхээр ингээд жихэнд хөгжмийн сонсонгууд нөгөө кинон ингээд нүдний өмнө гүгээд идэг. Хийгэж бичиж чаддаг хүн. За алтан өргөө гээл ярьж гин, энэ хүүхнүүдөө гээл ярьж гин те. Анхны алхам гээл ярьж гин. Одоо энд нар чинь өөрөө одоо морьтойч болоосоо те. Өөрсдөө те хүмүүсийн зүрхэнд үлдэхтэй ингээ хөгжимтэйг үлдсэн кинонууд. Яг үнэ. Одоо ч дон гингүүд наад чи энэ хүүхнүүд үү. Яг үнэ. Ингээд хүмүүс ингэдэг те. Тэгэл одоо хайрыг минь булаасан гартай гонгор гингүүд хэнжмаага гингүүд наадах чинь морьтойч болоосоо штэ гэл те. Гончгийн дуу штэ. Яг үнэ те. За тэгээд энэ агуу хүний тухай ярихад бол нэвтрүүлгийн цаг үнэхээр багцсан. Тэгээ одоо анжаада бас мэдээлэл хүргэх цаг нь үлдээ. Тэгээд тийм учраас бид хоёр бүтээлүүдээс нь ердөө сорчлоод дурдлаа. Тэгээ бас дөрвөн одоо мундаг одоо гэсэн бүтээлүүдийг бас сонгоод сонсож байгаа шүү. Мөрд орж байгаа тухай ярихын тулд одоо урлаг судлалын ухааны доктор профессор угсаатны хөгжим судлаач Жанагдаа авагт Жамблын энэ бишрийн бичсэн Лувсан Жамбын мөрд орж номоос болон за интернет их сурвалжуудаа иш татан ярьж байгаагаас уламжлаад зохиолчдод талархал илэрхийлье. За ингээ өргөжлүүдэд бүгдээрээ анхны алхам киноныхоо дуу хэсэгхэн сонсоод за энэ хүүхнүүдөө киноны нөгөө Дулмаа хийн хоёрын хосолж дуулдаг, Дулмсроо хоёрын хосолж дуулдаг дууг бол сонсохгүй байхын аргагүй. За тэрийгээ бас хэсэг сонсоод за бүгдээрээ өргөжлүүлээд зүрхэн тушаа гараа тавьж хагаад төрийнхөө дуулыг бас хамтдаа хүлээн авч сонсоод тэгээд анжаагийнхаа мэдээллийг сонсцгоё. 우리야 장가라나 За техникч маань хэд хүрч вэ? 25. Ястай нэг гэрэлдэг настай. Тийм байж тамин. Алив хүүхэд та хоёр залуу боловс нэг сайхан дуу дуулаач. Тэг. Энэ хоёрын хоолой ямар сайхан нийлэх вэ? Манай тусгарос аяар Монголын арон анай хдэцэн гэгэн мэдээс
чин урд мөнгөжино амаг дэлхийн шудрагуудастай хамтран нэгдсэн ивэбэгчөөч хатан цорыг үхий чадлаараа хайртай Монгол орно Монголиа өндөр төдийн сүлтивэж өргөн түмний мен заяа түшэж үндэс яцлуур хэлсэйдөө үрийн үрдэвлэн бадрая эрдэх Монголын цогтой ардуу эрх чөлөө жаргалыг эддэвэ чаргалын төлхөр хөөцлийн тоолгоор Шоож байгаа огшлоо сайхан байлаа. За саяных бол Монгол улсын төрийн дуулыг Монгол улсын авиа жүжигчин Самнын Жавхлангийн дуулсан хувилбараар бид нар сонслоо. За үнэхээр одоо 20 дугаар зууны мандаа хөгжмийн зохиолч ардын жүжигчин төрийн хошоо шагналт Усан Жамбын мөр дөрж гэдэг хүний тухай ярихад бидний нэвтрүүлгийн цаг үнэхээр жулддаг юм байна. За тэгээд түрүүний нөгөө хиний гэрлэгийн маань ярьсан түүхэн дээр ярихад бол мөр дөржгөө төрснийхөө дараагаар сумгаа байсан юм лээ. Тийм байсан. Тэгээд одоо манай нөгөө нэг анхдугаар богд гэдэг кинон дээр болдын тоглосон кинон дээр гардаг. Нэг богд ороод нөгөө юм халуун төмрөөр хайрлаа шүү гэж яагаад хүүхдгүүгээд орлоо босоо явчихдаг. Тийм тэр юм уу? Наад хүүхдийн чинь би мөр дөрж гэж нэрлэе. Тэгээ өөрийн хүүхд болгож өргөж авъя гэдэг. Тэр хүүхд мөр дөржгөн тухай кино байхгүй. Тийм үү. За. Тэр тухай гардаг. За. За тэгээд энэ түүхүүд бол нөгөө нэг богдын ижтийг харуулахаас гадна богд гэдэг хүн яаж хүнийг таньжтай биднэрт Монгол улсад ихийг бүтээх хүнийг биднэрт ингээд өсгөж өндийлгэж өгсөн бэ гэдгийг бас харуулж байгаа болов уу гэж боддог шүү. За урлаг судлалын ухааны доктор профессор Угсаатны хөгжим судлаач Жанугтаа огт Жамлын энэ вишийн бичсэн Усан Жамбын мөр дөрж гэдэг номоос иш татан ярьж байгаа уламжлан зохиолч бас талархал илэрхийлэх нэгдүгээрт. Мөр дөржгөөг бид бэлгийн дамжин сүрэнгатай хамтран Монгол улсын төрийн дуулыг бичснийг нь бол мэднэ. Тэгэлгүй яах вэ? Одоогоос 70 гаруй жилийн өмнө зохиогдсон бүгднэрт Монгол ард улсын сүлт дуулын тухай ярьж өгнө. Одоо би та бүхэндээ зөвлөлт холбоот улсын орон зохиолчдын эвлэлийн хорооны удирдлага, хөгжмийн зохиолчдын хорооны удирдлага, бүгднэрт Монгол ард улсын сүлт дуулын шүлийн агуулга мөн хөгжмийг төгс төгөлдөр бодоход ихээхэн анхаарал тавьж ирсэн баримт хүчигдүүлсэн байдаг. За мэдээж энэ дээр нь те эднийх нөө төрийн сүлт дуулалтаа нэг үнцэрхэг юм оруулчихгүй гэсэн хяналт шалгалтч бас байсан байна. Тухайлбал Монгол улсын сүлт дуулалтын тухай зөвлөлт холбоот улсын гадаад явдлын яамны алс орнуудын 1-р хэлтсийн дарга Дашаантай ярилцад огсны дагуу зөвлөлт холбоот улс суугаа Монгол улсын элчин сайд Ядамж ав уран зохиолч Дамдын сүрэн нар 1950 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зөвлөлтийн уран зохиолчдын хорон дээр очиход хэлтсийн ордогч дарга Паладин, яруу найрагч Сергей Михалков, Фёдор Исаков болон хөгжмийн зохиолч Александр Моров нар хүлээн авч уулзсан гэж байгаа. Тэгээд бүгд Монгол ард улсын сүлт дууны Монгол үг ба орчуулга хийгээд хөгжмийн нотны тухай ярилцаад хөгжмийн зохиолч Моровагаар сүлт дууны нотыг төгөлдөр хуур дээр хэд хэдэн удаа даруулж сонссон байдаг. За. Хөгжмийн зохиолч Морова хөгжмийг дарахын хамт дуулж сонсгожээ. За. Михалков дууны үгийн орос орчуулгыг уншиж сонсгосон байгаа юм. Нөхөр Паладин хэлэхдээ за энд манай улсын алдарч шүлэгч Михалков болон Исаков нар байна гэж танилцуулж байсан. Михалковоос энэ дууны үг ба нот Монголд яг ингээд аль биесээр батлагдсан уу гэж асуухад элчин сайд Ядамж ав Монгол улсын засгийн газраас энэ дууны нотыг үндсэнд нь зөвшөөрч байгаа. За. Маршал Чоулсонны хэлснээр нөхөр Дамдын сүрэнд сүлт дууны үг ба хөгжмийн нотыг зөвлөлтийн шүлэгч нар ба композитор нарт үзүүлж зөвлөгөө авахыг дуулгасан байна гэж.
За ийм учраас өнөөдөр нөхөр Дамжин сүрэн болон миний бие та бүхэнд тэ ингээд уулзаж зөвлөгөө авахулж байна. Авч байна гэсэн. Одоо та нарт санал зөвлөгөө авахыг дахин хүсэж байна гэхэд нь Исаков миний санахад энэ дуудлын үгийн утга чанар их зүйтэй байна. Монгол хэл мэдэхгүй ч монгол шүлгийн байдлыг нь харахад зохимжтой болсон шиг санагдаж байна. Бичлэлтийн ингээд урт багныг хараад. Хөгжим нь их хөгжилтэй бөгөөд ёстой л нэг сүл дууны хөгжим болсон байна да гэж хэлсэн байгаа. Гэтэл нөхөр Паладин энэ сүл дуулын хөгжилтэй сайхан сонсогдож байна. Английн сүл дууны хөгжимтэй зэрэгцүүлэхэд хавгүй сайн болсон байх шүү гэж үнэлсэн байна тийм ээ. За. Английн сүл дуултай байж жижигсэн байдаг шүү. За ингээд төрийн сүл дуулын аяг зохиосон хөгжмийн зохиолд мөр төрж болон бэлгийн Дамжин сүрэн нарын дуу хоолой өнөөдөрч Монголын радиогийн соронзон бичлэгийн алтан санд хадгалагдаж байдаг. Сүл дууныхаа тухай ярьсан. Ямар гоё. Дуу хоолойг хадгалаад үлдсэн. Одоо энэ найруулагч бас аюу гоё юм түүхтэй яг гоё зураг оруулсан байна. За бэлгийн Дамжин сүрэн яриаг та бүхэнд уншиж өгье. Сүл дуулын хоёлоо бэлгийн Дамжин сүрэн яриаг сонсохоос өмнө хамтран хэлж ярьчих. За Улаанбаатар хотод 16 цаг 38 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах сураатаагаар 22 жилийн туршлагатай анх дахь авторадиатор сервис хамтран ажиллаж байна. За 2003 оноос хойш авторадиаторын чиглэлээр төрөлжиж ажиллаж байгаа. За энд бол засвар хийдэг, шинээр угсардаг, одоо засдаг, сэлбдэг, одоо цэнэгэлдэг, бүгдийг нь хийдэг ийм ажлыг бол эдгээр хийж байгаа. Дээр нь одоо 2006 оноос хойш бол радиаторын төрөлдсөн худалдаа болон радиаторын дээд доод банк солих, шинээр хийх ийм үйлчилгээнүүдийг бол нэвтрүүлж байгаа. Эднийх бол пар, кондишн, одоо радиатортой холбоотой, энэ радиаторын дээд доод банктай холбоотой бүх асуудлуудыг өөр газар бол шийдвэрлэх хэрэггүй, зөвхөн эднийх рүү шууд хандах хэрэгтэй гэдэг ийм л ойлголтыг та бүхэнд өгмөр байна. За тэгэхээр ер нь бол та юу гэдэг ингээд моочрлоо бол ингээд засварын газар ч юм уу очихоор уулын газар ч юм уу очихоор яг төвхтэй байдаг штэ тий. За эднийх бол маш түргэн шурхаа. Яг тэгэхээр нэг зэрэг 6 засварчин зэрэг ажилдаг. За тэгээд барааны нөөц нь сонголт цайтай байхгүй гэдэг үгийг бараг л хэлдэгвэ. Бараг л одоо өстө галерей шиг байдаг гэдэг манай анчаа банк хэлдэг. Таараад ерөөсө бүх төрлийн арь чадвар өлгөөтэй байж байгаа. Энэ биш үү те? Энэ тэгвэл юм байна. Ингээд болгоод байна. За тэгээд хот дотор болон хөдөө орон нутгийн унаанд мопедоор одоо шурх оргиж өгч байгаа. Тэгээд та дарь их рүү эргээд 300 м явангууд ерөөсө нэг салбар нагуул нөгөөх нь хуучин 22-ын товчоо Mac компани хажууд төв зам дагуу байгаа. Тэгээд та 8000 2000 за мөн 99T6 2000 суусуудаар холбогдоод идэв дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За Авторадиатор Монголиа гэж кириллээр бичээд пэйж рүү норох боломжтойгаа ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах сураатаар 22 жилийн туршлагатай анх дахь авторадиатор сервис хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За бэлгийн Дамжин сүрэн өөрийнх нь ярьсан одоо Монголын радиод бичлэгдээд үлдсэн яриаг та бүхэнд уншиж өгье. Сүл дуудлын хөгжмийн тухай тусгай уралдаанд зарласан юм аа. Уг уралдаанд 10-аад хүн оролцсон. Тэдгээр хөгжмөөс шалгарсаар яваад, үдсээр яваад бид хоёрын хөгжим зэрэгцээд үлдсэн юм. Бид хоёрын хөгжмийг тусад нь сонсож үзсэн. Баахан сонсож үзээд хоёуланг нь нэгтгэж үзьгээд бидний хөгжмийн эхний хэсэг, мөр төржийн хөгжим. Сүүлийн хэсэг болох миний хөгжим хоёрыг нэгтгээд симфони оркестртэй сургууль хийн, мөр найралтуудаа сургууль хийгээд бас духовой оркестрт тусад нь бичиж сургууль хийгээд хэдэн удаа сонсоод клавер энэ тэрийг хоошо Москва руу явуулсан юм аа. За хойно симфони найруулга хийгээд их театрын симфони найралт тоглоод пянзанд бичүүлж наашаа явуулсан байгаа юм. Ингэж бараг 2 жил үргэлжилсэн тэмцээн шавтарсан гэж ингэж ярьсан байдаг. Тэгэхээр мөрдөржгөн тусдаа бичсэн хөгжим бэлгийн Дамжин сүрэн тусдаа бичсэн ийм 2 хөгжим байж байгааг нь хооронд нь нийлүүлж хослуулад ингээд одоо бидний төрийн дуудлын аяг гарч ирсэн. За харин мөрдөржгөө юу гэж хэлсэн байг вэ? Сүл дуудлын уралдаанд бид хоёрын хөгжим батлагдсан тухай би мэдээгүй байсан. Нэг өдөр намайг улсын цэрэг дээр ажил дээрээ байж удал дамдаа бэлгийн Дамжин сүрэн хэлж.
ноото барьсаар хурж ирээд би тэрийн хөгжим төрийн дуулын хөгжмөөр батлагдсан байна. Чи нийлэх үү гэж асуухад нь би нөгөө нийлэлгүй яах вэ гэж хэлсэн юм. Сүүлд Улаанбаатар хотын намын хорооны байранд сүл дуулын сүүлчийн шалгаруулалт болоход уг дуулын хөгжмийг цэргийн үлээвэр найрлал хөгжимдөж пүрүжав удирдсан юм. Надад пүрүжав удирдаач ер таалагдсангүй тул энэ тухайга урлагийн хорооны дарга болоодгүйд хэлж зөвшөөрөл аваад би өөрөө сүл дуулыг удирдах 3 удаа сонсгосон. За. Улс төрийн төвчөөний гишүүд бүгд санал нэгтээ баталсан. Тэгэхэд би залууханч байж, шартаач байж гэж дурсан ярьсан байт юм байна. За. За 1950 оны 4-р сарын 26-ны өдөр биднээс босод зогсон хөндлөж зүрхэндээ гараа тавьж дуулдаг төрийн дуудал маань Цэндийн дамдын сүрэнгийн үг, Лувсан жамбын мөрдөрж, Бэлгийн дамдын сүрэн нарын хөгжмөр ингэж батлагдаж байжээ. 4-р сарын 26-ны өдөр гэж шүү. 4 сарын 26-ныг төрийн дуудлын өдөр болгочиход яг буруудах юм байхгүй юм байна. Тийм шүү дээ. Бид нар чинь 7 сарын 12-нд төрийн далбааны өдөртөө шүү дээ тийм. За мөрдөрж 7 сарын 10-нд шуучлаарай. Тийм мөрдөрж Монголын орчин цагийн хөгжмийн гол нэг баг нь болох нь бол түүний симфони томоохон бүтээлүүдээр тодорхойлогддог. 1956 онд түүний төрөж дуусгасан Миний их орон симфони нь Монголын симфони урлагийн түүхэн хуудсанд алтан үсгээр бичигддэг. Удахгүй бас би энэ симфони хэсгээс бол сонсох болно. Энэхүү бүтээл нь зөвхөн хөгжмийн зохиолч Лувсан жамбын мөрдөржийн 1-р симфони төдийгүй монголчуудын хувьд ч монгол хүний оюун санаанаас урган гарсан анхны 1-р симфони юм. За. Тийм. Анхны гэж дугаарлсан болгон ямар нэг байдлаар нээлт бодоод нэр хүндийн тухай байдаг. Мөрдөржийн Миний их орон 1-р симфони бол Монголын хөгжмийн урлагт мөн л анхны гэдгээрээ нээлт болсон. Гэхдээ энэ симфони нээлт төдий бус 20 дугаар зууны Монгол орны түүхэн хөгжлийг хөгжмийн хэлээр илэрхийлсэн, зургалсан урлагийн сод бүтээл гэж хэлж болно. Энэ симфониг бид агуулга өгүүлэмж талаас нь марзан шаруугай гайхамшигтай мөнхийн бүтээл болох Монголын нэг өдөртөө дүүцүүлэн үзэж болох юм шүү гэж. Вау. Тий. За. Энд марзан шаруугай бол нэг ийм цаасан дээр монголчуудын амьдралыг ингээд нөө монгол зургийн аргаар буулгасан болвол харин мөрдөржгөө бол энэ симфони дотроо монголчуудын нэг өдрийг бүрхэлтэн буулгаж чадсан гэж үзэж байгаа. Учир нь энэхүү симфонд 1921 оны ардын хувьсгалаас өмнөх үеийн монголчуудын хүнд хүчрээр амьдрал ба ард түмний эрх чөлөөний төлөөх хувьсгал тэмцэл, эрх жаргалант амьдрал, хөдөлмөр бүтээн байгуулалт болон Монгол орны байгалийн сайхныг хөгжмийн өвөрмөц хэлээр дүрслэн илэрхийлсэн байдаг. За 1939 онд мөрдөржгөө цэргээс салгадаад улсын төв театртаа иргэн ирсэн байдаг. Тэр үед 19-с 20 настай байхдаа цэрэг их орны төв сэдвтэй 10-аад дуу зохиосны дотор Пунцгийн шүлэг алдарт түүхт хэл. За. Түүхт хэл бол миний хайртай дуу. Монгол төр, Монгол түмэн олон дайны хэцүү цагт хил хязгаараа баталгаажуулах түүнийг хамгаалж ирсэн түүхтэй. Энэ их оронд гадны этгээдийн саврыг хөрөхгүй юмсан гэдэг үйл хэргийн төлөө Монгол түмэн үе тэмцэж ирсэн. Үүний дотор хилчдийн гавьяг юутай ч зөөрлөмгүй агуу юм хэмээн тэрээр найз хайдвартай дурдж байсан байдаг. Бодвол хайдваргаа ихэж дуулсан юм байлгүй энэ дууг. Одоо мэдэхгүй. Тийм. Гэтэл ер нь бол голцуул одоо цэргийн дуу бүжгийн чуулгын дуучид дуулж байгаа харагддаг юм да. Одоо л тэгээ артлт нь хоортой дуулдаг штэ. Тийм. Лооч гэдэг артлт нэг нөхөр зогсож идэв. Тийм. Тэгээд за түүхт хэл дуу нийтийн дуунд шинэчлэл авчирсан гэж судлаачид үздэг. Нийтийн дууны дахилттай бадагчилсан дууны шинэ хэлбэрийг бий болгож үүд нүж Захилгаан бадарсан тал бадгийг хүүрнэл өгүүлэмжээр энэ бол миний их орон эзэн бидний өлгийн нутаг гэсэн дахилтаар оргил хийж маршийн сүрлэг хിവэр бүтээсэн нийтийн дууны шинэ хэлбэр байсан гинэ. Энэ бол миний их орон эзэн бидний өлгийн нутаг юм. За түүхт хэл дуу их орны сэдвүүд дуунд Баатарлаг өнгөсийг нэмж эрчим тэмлэлийг тогтоосон нь манай дууны урлагч шинжил болсон. За би мөрдөржгөө бас нэг дууг бол энэ дээр үнэхээр онцлмоор санагдаад байдаг байхгүй. Бид нар тэгээ ингээд юм болгоныг л яг үзэс суртал гэж ойлгохоос илүү юм болгондоо бид нар ингээд хөшөө босгож ирсэн, урлагийн хөшөө босгож ирсэн. Жишээлбэл одоо зөгтөөж кино гэж нь бол хиний дамдын сүргэн хөгжим гэдэг байхгүй. Зөгтөөж кинон дээр мөрдөржгөө зохиосон хоёр ч хөгжим явдаг. Голоор нь дамдын сүрэнгийн хөгжим гэж явдаг боловч голд нь мөрдөржгөө зохиосон хоёр ч аяз явж идэг байхгүй.
Тэр шиг бид нар Дөөр үжигийн эрдмийн театрт баригдал дуусны дараа 51 оноос хойш бүх кино бараг 68 бараг 70 он хүртэлх бүх кинонд ямарваа нэгэн байдлаар Дөөр үжигийн эрдмийн театр гарч байгаа. Ямар нэгэн байдлаар. Энд ч нөгөө нэг өөрсдийнхөө хөгжил төвчлийг ингээд түүх болгож үлдээгээд байна шүү дээ. Тэгэхээр Мөрдөржван ямар дууг би онцлох гээд байгаа юм бэ гэвэл Ган зам гэдэг дуу. За энэ Ган зам гэдэг дуу бол тэ одоо дуулаагүй хүн байхгүй шахан болтлоо дуулагдсан дуулдаа энэ. Биднийг л хүүхд багт л одоо цэцэрлэгт бараг зааж исэн шиг санагдаад байдаг. Хайдвгаа дуулж исэн, цогцолбоогаа дуулж исэн. Одоо сүүлийн үеийнх гэх юм бол жавхлан дуулсан, гавьяа жүжигчин жавхлан дуулсан. Ямар дуу ээ? Амина дуулсан. Яагаад нөгөө нэг уудам талын дундуу ямар гал тэрэг эсвэ гэдэг. За. Гэт гал тэрэг хурдалж явна гэдэг энэ дуу. За энэ дуу бол тэ ингэсэн гэж байгаа юм. Төмөр замын одоо төмөр зам тавигдад дуусаад анхны гал дээр ирэх гэж штэ. Анхны гал дээрийг өгдөхын тулд дуутаа өгтнө гэдэг дууны уралдаан зарлжээ. Гэсэн чинь Мөрдөржван Ган зам гэдэг дуу нь 2 дугаар байранд орцсон гэж байгаа. За энэ чинь хиний шүлгэл нөгөө нэг хөрөн мөрний ламс хөрөнгийн шүлэг. Чээл ламс хөрөн гэдэг. Тэр хүний шүлгээр бичсэн юм байна л да. Тэгээд 2 дугаар байранд орсон. За тэгээд 1 дугаар байранд орсон дуунд угдах юм байлгүй гэж итэл нөгөө 49 оны 11 сар болохоос өмнө ард түмэн болохоор энэ Ган зам дуугийн дуулаад байдаг. Нөгөө 1 дугаар байранд орсон Ган зам явдаггүй. Нөгөө тэр дуу нь явахгүй. Тэгээд 49 оны 11 сард нөгөө гал тэрэг ирэхэд энэ дуугаар угтчихсэн байгаа. 2 дугаар байранд орсон ч гэсэн ард түмэнд илүү хүрээд байгаа учраас энэ дуугаар нь угтж авч ирсэн гэж ийм түүхтэй штэ. Зөв. Энэ Ган зам гэдэг дуу бол бас л агуу Мөрдөрж гэдэг үний хөгжим байх нь. За манайхан гойгоо сэтгэлдлүүд бичиж гэн. Анхаарал тавагч ингэнэ. Судалгаагаар дэлхийн хамгийн уянгалаг сайхан аятай төрийн дуулал гэдэг юм байна лээ гэсэн байна. Царааончууд орж дэлхийн сүлд дуулалын тэмцээнд манай Монголын сүлд дуулал нилээн дээгүүр орсон штэ бараг эхний 3-т орлоо яалаа гэсэн байна. Дараа шагдрагч хэрэг бор шувуу гэсэн нууц нэрээр бүтээлээ илгээсэн гэдэг байхаа гэж байна. За тэгээд наран цэцэг гэд манай одоо байнгын сонсогч өвчөөдөг байхгүй юу? Ингэж тамирчин бид төрийн далбаагаа өргүүлж төрийн дуулаа сонсох үе юугаарч зөөрлөшгүй мэдрэмж авдгаа. Би 2005 онд Канадад дэлхийн аварга болж зүрхээ одоо даран нүдэндээ нулимстай зогсож байлаа. Бэлтгэл сургуулалт нүр их хүч хөдөлмөрийн минь гавьяа да. Гоё байлаа. Баярлалаа амжилт гэсэн байна. За үнэхээр яалтчгүй Монгол хүн бүхэн огшдог. За тэгээд энэ хүрээд 2025 оны 3 дугаар сарын 13-ны Пүрэв гарагийн сонсог урлаг нэвтрүүлэг одоо үндэсний урлагийн булангаараа авгаа Мөрдөржван үүх түүх уран бүтээлийг танилцуулаад өндөрлөж байна. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатгах сураатаар 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис за мөн ар жанчуулангийн анхны ундрагаас авсан аршаа хандгаатай жанчуулан хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа загварынхэнд явдаг радио мэдээгээ үл авч сонсдоо дараа хөгжүүлэлтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. За яг одоо бүгдээрээ хамтдаа төрийн дуулынхаа хэсэг сонсоод өргөжлүүлээд одоо миний их орон симфоник хүргээд нэвтрүүлэг маань өндөрлөнө. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3 дэлхийн шударгаудастай хамтран нэгдсэн ивэбэгчөөч хаан цорыг бүхий чадлаараа хайртай Монгол орноо мандовя
цэргүүгээр чөлөөтэй амьсгал. АТЦ-г хэрэгэлсэн цагаас эхэлж